За орон нутгийн сонгуульд бас нэрээ дэвшүүлж энэ өдөр албан ёсоор бас үнэмлэхээ гадаа авлаа. Тэгэхээр энэ удаагийн сонгуульд аль тойргийг одоо төлөөлж өрсөлдөж нэрээ дэвшүүлж байгаа юм. За бүгдэд нь өглөөний мэндийг хүргэе. Намайг Бүрүү Дэвшин Үлэмж Наран гэдэг. За 2024 оны орон нутгийн ээлжид сонгуульд Жаргалан цумын бичигтогт багаас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн уралд энэ сонгуульд нэр дэвшиж байна. Тэгэхээр танай багийн ер нь онцлог юу вэ? Яагаад энэ тойргийг одоо сонгож нэрээ дэвшүүлэх вэ? За миний хувьд гэх юм бол 2020-с 2024 оны орон нутгийн сонгуульд Жаргалан цумын бичиг тогоос сумын иргэдийн төлөөлөгчдийн урлагийн сонгуульд сонгогдоод 4 жил одоо төлөөлөгчөөр ажилласан байна. За манай багийн хувьд гэх юм бол бас гэрээр ол байдаг. Голдуу одоо нэг гэр орол төвлөрсөн одоо бүс нутагта. За 16 сумын хэмжээнд одоо 16 сумаас шилжиж өрсөн одоо хүн ам голдуу байдаг. За тэгээд миний хувьд гэх юм бол одоо 2020-с 2024 оны орон нутгийн сонгуульд бол эмэгтэйчүүдийнхээ дуу хоолой болж эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн тал дээр төлхөөр анхаарах зорилготойгоор одоо орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байна. Та сумын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа ер нь тойрогтой хэр үр дүнтэй ажиллаж чадсан гэж өөрөө дүгнэж байгаа юм. За 2020-с 24 оны орон нутгийн одоо ээлжил сонгуульд сонгогдсноос хойш миний хувьд гэх юм бол баг дээр бүтээн байгуулалтын одоо сумын болон аймгийн төсөвт, усын төсөвт манай баг хамт олноороо одоо нэлээдгүй ажлыг зохион байгуулсан. Гэр орол учраас манай багийн хувьд одоо нөгөө гүний өдгөний асуудал маш асуудалтай байдаг. Ялангуяа одоо нөгөө ойрхоноос одоо ус авах асуудлууд ээжүүдэд одоо тулгамддаг. Тий, өөртөө мөн одоо нэлээ үр дүнтэй ажилласан гэж боддог. За мөн одоо нөгөө 10 одоо гудамжтай гэр орол байдаг учраас 10 гудамжтай гэрэлтүүлгийн ажлуудаа нэлээд зохион байгуулсан. Мөн одоо явган хүний зам, ах үйлчилгээний төв гэх мэт бичил бизнес ах үйлчилгээний төв гэх мэт олон ажлыг хийж одоо хэрэгжүүлсэн дээ баг хамт олноороо. За баярлалаа.